Америк нэгдсэн улсын Чикаго хотоос бэлтгэе явуулж Тэнгэр хоол газар хатуу болчихж байгаа. Монгол улс бол миний зүрх сэтгэл үргэлж явдаг. Дуваа цохорчин тэнгэрт нисдэг гэж усан чомбдог байвал яах вэ? Явж яж би юу ч хунжааныг бол өөртөө шунж яадаг. Эрхэм үзэгчтэй хоёрын амгалан айлтгая. Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос бэлтгэж байгаа цуврал нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг бас ээлжид нэгэн зочинтойгоо та бүхнийг уулзуулахад бэлэн боллоо. Би өнөөдөр Америкт амьдран сууж байгаа монголчуудын бараг эхний үеийн хүмүүсийн төлөөлөл болох өөрөөр хэлэх юм бол 1999 онд оны 12 сарын 22-нд гээд өдөр сартын сайн санаж байгаа Лос Анжелес бууж байсан гэж ярих Раш мегмарын алтан титэм гэдэг лам хүнтэй та бүхнийг уулзуулах гэж байна. Юуны өмнө урилга хүлээж авч бидэнтэй ярилцах боломж олгосон талхлаа илэрхийлье. Тэгэхээр би ирсэн өдрийг чинь онцгойлоод үзэгчтэй эхлээд хэлж эхлэе. Тэрнээс хойш одоо 99 он гэдэг чинь бараг 20 жил болох нь байна шүү дээ, удахгүй тийм ээ. Яг ямар зорилгоор ирээд тэгээд одоо өнөөдөр өөрийгөө гэрт ороод ирэхэд ингээд бурхан номоо яаж часан өөрөө хувцаа өмсчихсэн тэгсэн мөртлөө бас өөр ажил төрөл эрхлээд хийгээгүй ажил байхгүй гэд ярих энэ түүхийн эхлэл хаанаас яаж тавигдваа? За тийм юуны өмнө үзэгч түмнийхээ амгалан айлтгая. Бүгдэнд нь өдрийн сайхан халуун мэндчлийг төвшүүлье. Би анх 1990 онд 100 хүрээд ачаалын хэд шавлан орж исэн. Одоо ч 100 хүрээд ачаалын хэдийнхэн шавь. Тэгээ 1997 онд шашны дэс сургуулийг төгсөөд 1999 оны 12 сарын 22-нд тэр Лос Анжелест Америк нэгдсэн улсад анх хэлний сургуульд зорж ирж исэн. Тэгтээ яг Лос Анжелест буугаад цаашаа Юта мужид дамжиж яваад тэгээд Юта мужийн Права гэж хот байгаа. Тэгээ Права хотод бол Nomen Global гэж сургууль байдаг. Nomen Global Institute гэж. За тэр сургуульд бас Америк англи хэлний мэдлэгэд ажиллахаар ирж байсан. За тэгээд 99 он гэдэг чинь тэр үед бол маш тэр үед монголчууд хэцүүхэн байсан үе. Бас ирж байсан хүмүүс ч гэсэн дандаа сургалтын чиглэлээр холцоо ирж байсан үедээ. Тэгээд Юта мужид бол дан оюутнууд байсан тэр үед. За тэгээд Юта мужид суралцаа дараад нь Виржиниа муж руу нүүсэн. Тэгээд Виржиниа мужид ажил төрөл эрхэлж байгаад дараа нь 2004 онд гандан төв гэж манай ахлам нээсэн байгаа нь Колорадо мужид. Тэгээд Колорадо мужийн Денвер хотод гандан төвийг анх байгуулцахад нь тэнд очиж ажиллаж ирсэнтэй. Тэгээ 2004 оноос 2012 он хүртэл тэнд одоо гандан темпл номын хүрдэн гэж одоо сургууль одоо монголчуудын дунд шашны боловсрол ялангуяа бодмөрийн зэрэг гэдэг ном. За дээрээс нь ложин буюу одоо оюун судлахын суртгаал Бурхан багшийн намтруу гих мэтлэн ялангуяа сэтгэлийг судлах болон сайхан номууд эдгээр номуудыг судалж ирсэн юм. За тэгээ 2012 онд бас энд байгаа монголчуудын хүсэлтээр тэгээд энд 2012 онд анх нүүжсэн Чикаго хотод. Энэ бол Иллинойс мужийн Чикаго хот. Тэгээ Чикаго хотод нүүж ирээд 2012 оны 3 сарын 8-ны өдөр одоо Майдер төв гэж нэгдсэн байна. Тэгээ Майдер төв гэж өгсөн нэр нь ямар учиртай гэхээр манай 100 хүрээд ачаалын дээр үедээ бол 80 тохоо Майдер гэж бүтээгдсэн байсан. Бид ч бараг 17 дор зууны үе болж байгаа. Тэгээ одоо бас эргээ сэргээж байгаа. Одоо сайхан Майдер бурхнаа буцаагаад сэргээж байгаа. Тэгээ Майдер бурхныхаа тэр нэрийг бас энэ Чикаго хотод ялангуяа монголчуудаа болон бас монгол бус хүмүүс энэ бурхны шин сонирхож байгаа энэ хүмүүстэй заруулаад тэгээд энэ төв нэгэд тэгээ одоо энэ төвийн үйл ажиллагаа маань одоо хүртэл үргэлжлээд явж байгаа. За тэгээ энэ төв маань болохоор 2012 оноос бас энэ Чикаго хотод орших Чикаго Радна Шри Санга гэж төв байдаг. Энэ бол нууц тарны ёсны юм сайхан төв байгаа бурхны шин. За тэгээ энэ төв маань болохоор дөрвөн Ренчин Дөржирэн Бочи гэж одоо гайхамшигтай сайхан бяцлаглалын мастер багш бий. За тэгээ энэ багшийнхаа удирдлагуудаар одоо ч гэсэн хамтраад үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм л учиртай байна да товчхон дөөхөнд. За би таны намтар бол юм олон салаа байна гэж би ойлгож байна л да. Энэ бол одоо яг бурхны шашны хувраг лам хүний хувьд одоо үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь хөтлөж байгаа юмнийхаа тухай ярьчлаа.
бас зүгээр л Америкт амьдарч байгаа монгол хүмүүсийн хувьд бол бас өөрийн ажил хөдөлмөрийн түүх бас байгаа тийм ээ. Энийг хоёулаа жоохон хожим ярилцъя. Одоо бид нар чинь бурхны шашин л гэдэг хідэн урсгал байгаад бид нар ямрын дагаад яваад байгаа юм бэ? Одоо өнөөдөр чинь хүмүүс ил тод чөлөөтэй ярьдаг болсон энэ дунд янз бүрийн санал бодол яваад ах шиг байх юм. За тэгэхээр энэ дээр ярихад бол ер нь явж үж бүх урсгалууд нийлээд бурхан багшлалт болно. Бурхан багш шагжаманы гэж тийм ээ. Бүх урсгалууд бурхан багшлалт болно. Тэгээ бурхан багш маань 2500 жилийн өмнө энэ хорвоо ертөнцид хааны хөвгүн бол мэдлээд ингээд дараа нь ингээд хүний ёсоор амьдраад тэгээд дараад нь 29 наснда гэгэрлийг олох гэж үннийг хайж тэгээд энтикийн бодигаа яг гэдэг газар бод модны доор ингэж сууж бясалгаж 6 жил хатуу жил даян бясалгалыг хийж 35 наснда гэгэрч бурхны утгыг олсон. За ингээд бурхан багш бурхны утгыг олсноос хойш бол 80 нас хүртлээ 35-аас 80 нас хүртлээ нийт 84 мянган номын цогц болсон. Нийт хүний сэтгэлд оршдог 84 мянган муу сэтгэлийг нэг нэгэнд дарсан ийм номыг бол маш олон шайнартай айлцсан байна. Тэгэхээр энэ номлол маань ерөнхийдөө бол 3 хөлн гэж байгаа. Хамгийн анхны нь бол баг хөлн буюу хиний яна гэж байгаа. За тэгээд тэрний дараагийнх нь бол бодисатва буюу бодисатвын хөлн их хөлн гэж байна. За тэгээд гурав дахь нь бол тантра яна буюу нуус тарны ёс гэж байна. За тэгэхээр энэ 3 ёс бол ингээ хоошоо үргэлж явсаар одоо дараад нь төвдийн нутагт буцаад ер нь бол 4 урсгал болж хаашаага дэлгэрсэн. За өмнө дотор бол Немави орсгол гэдэг хамгийн ихнийх нь Ловн Батанжана 8 дугаар зууны үед бол бодтой мэдлсэн, цэцэгнээс мэдлсэн гайхамшигтай бурхан. Тэгээд Ловн Батанжанагаас хойш үргэлжсэн Немави орсгол. За дараад нь бол Гаржудва одоо Мялбог тэргүүтэн Марва Мялбог тэргүүтнээс уламжилж ирсэн Гаржудва ёс гэж. Гаржудва гэдэг нь болохоор зэрэг зарлиг үндэсний шашин гэсэн үг. За тэгээд Сажава гэж сажийн урсгал бас үүссэн. Тэгээд сүүлд хожим бол бог зонхын үед бол шар малгайтны гэж нэрлэж байгаа. Манай гэлэг үе ёс үүссэн байна. Гэлэг баг. Тэгэхээр энэ 4 урсгал байдаг. Тэгээд энэ 4 урсгал бол дөрвөлээ Монгол оронд бол аль эртнээс үл дэлгэрсэн одоо ч гэсэн бодтой. Одоо үйл ажиллагаа явуулаад яг тэр хэлмэгдлийн он жилүүд бол тасарсан юм би. Тэгээд тэр тасарсан уламжлалыг одоо бид нар бас сэргээх гээд энэ олон багш нараас эргээгээд энэ их нарийн жүд гэж уламжлал үндэс гэсэн үг. Дамжлага энэ их мангаг гэж нэрлэдэг энэ бол нууц өвдөс гэж байгаа. Тэгэхээр эдгээр овц номуудыг бол одоо энэ олон багш нараас сонсож хойштоо бол Монголынхан ард юм. Ялангуяа их болсон хамаг амтан гэж ганцхан Монгол биш л дээ. Ерөөсөө их болсон хамаг амтны төсөнд бол яг энэ номыг хэн сурахаар ирсэн байна. Тэгээ тэр бүхний төлөө эргээгээд тэр жүд дамжлагаар дамжуулах тэр уламжлалыг хоош нь өвлүүлж амьд үлдэх юм зорилготой л явж байна гэсэн үг. Би таны энэ наад яриаг чинь сонсохдоо бол энэ бол бурхны шашны одоо юу гэдэг нь бурхны шашны шинжлэх ухаан гэж ярих юм бол тийм ээ. Энийн нарийн ямыг яриад энэ тэр үгүй болсон алдагдсан тэр нэг шижмийг дахиж сэргээх гээд байна гэж ойлгож сонсож байна. Гэтэл бид нар өнөөдөр жирийн хүмүүс ба штэ. Бурхны шашинтай гэж ярих мөртөнгөө яг тэр нарийн учрыг ойлгож мэдэхгүй. Зүгээр нэг очиод нэг ганц хоёр засал хийлгчихэд гарч яваад байгаа өнөөгийн монголчуудын энэ маань одоо Монголын ард түмнийхаа гэ та бүхний бодож явж байгаа юмд хэр нөлөөтэй бидний өөрсдөө сүслэн сэтгэлээрээ авч явах юм маань дутаад байна уу? За тэгвэл яг энэ дээр одоо гол ярих юм бол ерөөсөө манай бид нар бол бас их сайхан багштай. Тэр багш маань бол гарчин өрн бүчи гэж. Гайхамшигтай махасатва гэж одоо ялангуяа одоо орчин цагт бол маш ховор болсон. Ийм гайхамшигтай төвд багш бий. Төвд хүн. Тэгээд тэр багш маань бол одоо Аризона мужид амьдардаг. Ер нь суурин тэнд гарчин буддист институт гэж байдаг. За тэгээд гарчин багштайгаа бол 2012 онд учирсанаас хойш бол аргагүй үнэхээр бурхны шин гэж юу юм бэ? За ер нь шашнаас цааш ер нь яг сэтгэл гэж юу юм бэ, тийм ээ? Тэртлийн ном нарийн өвцүүдийг бол бас нэлээд судлаа. Тэгээд багшаасаа бол бас сайхан номын аршаа хүртэж байна. Бас арайч яг төгөлдөр болж арай амжаагүй л байна. Мэдээж төгөлдөр болно гэдэг чинь бол өөрөө гэгэрч бурхан болж сая төгөлдөр болно. Гэхдээ бол ер нь багшийн айлдвар бол өмнөхөө гайхамшигтай. Тэгээд багшийн айлдварт гарсан
нэг 3 ном байд. Тэгээ тэр би нэг төвдөр хэлээд тэгээ тайлбарлая. За тэр нь болохоор юу гэж юм гэхээр Санжэжи нимбо шируула 잡소청 гэж. Хоёр дахь нь бол Чойжи нимбо нинжэло 잡소청. Гурав дахь нь Догжи нимбо гиви шинэло 잡소청 гэж. Энэ гурван итгэл дотор бүх юм багтсан байдаг. Тэр энэ юу юм бэ гэхээр Гурван итгэлийн тухай яриад байна. за энэ гурван итгэл дотроо бүр их нарийн. За тэр ингээд задлахаараа бүр их нарийн болж байгаа. Санжэжи нимбо шируула 잡소청. Энэ юу юм бэ гэхээр Бурхны шин бол хүн болгоны өөрийн сэтгэл, өөрийн бэлгүүн байдаг. Тэр хүн болгоны сэтгэл өөрөө Бурхны бэлгүүн учраас амьтан Бурхны сэтгэл мөргий гэж анханд нь мөргөж байгаа, залбирч байгаа. За хоёр дахь нь юм бэ гэхээр зэрэг Чойжи нимбо нинжэло 잡소청. Номын шим нь одоо юу юм бэ гэвэл номын шим нь бол нинжи сэтгэл. Ерөөсөө л нинжи сэтгэл байвал тэгэл бүх л юм гэгэрлийн суур тэн дээр тавьж байгаа. За гурав дахь нь юм бэ гэхээр Догжи нимбо гиви шинэло 잡소청. Нөхрийн дээд юу юм бэ гэвэл Буйны садан багш нар мөн одоо хамаг амтан бүгдээрээ миний нөхөр. Миний хамгийн зэт номын одоо жинхэнэ гэгэрлийн үндэс болсон номын нөхөр минь гэж байгаа. За ийм учиртай. За тэгээд өшөө цаашлаад нарийсаад ирвэл ийм 3 бас шат ном дотор бас бүх одоо Бурхны 8 ном бүгд багтсан байна. Тэрний юм байхээр анх дугаарт нь бол амьтанд хорлолыг төвчээ. Тэгэх юм бол тус тонлох буюу одоо ангид тонлох самар гэж одоо биднээс юм зүгээр ёс суртахуун маань ерөөсөө энэ дээрээс бий болно хамгийн анх нь. Хоёрдугаарт нь амьтанд туслахыг хичээ. Тусалж чадах юм бол тэр бодисодоо болчихж байгаа. Аль болох хүнд туслая, амьтанд туслая гэсэн сэтгэл байвал тэр хүн бол бодисодоо, бодис сэтгэлтэн болчихж байгаа. Гурав дахь нь юм бэ гэхээр зэрэг өөрийнхөө сэтгэлийг ариусгах. Тэгж чадах юм бол энэ нууц тарина уу? Жинхэнэ тарны самар. Жинхэнэ дотор бүрдэж байгаа юм учиртай. За тэр нь яг юу гэсэн юм бэ гэхээр юмс үзэгдийн байгаа мөн чанарыг бол маш ариунаар харах хэрэгтэй. Муу юм гэж энэ хорвоо дээр ерөөсөө байхгүй. Туйлын буруу юм гэж байхгүй. Тийм учраас ерөөсөө тэрийг нь маш зөв ариун сэтгэлээр харах хэрэгтэй гэж. Жишээл одоо энд яг энэ тахлын голтой нэг сайхан бөмбөлөг байгааз болор бөмбөлөг. Тэр энэ болор бөмбөлөг ямар учиртай вэ гэвэл ерөөсөө бидний сэтгэл анханасаа угаасаа юм. Угаасаа л юм. Болор тунгалаг, асар тунгалаг, ариун дээрээс нь асар их сайхан гэгээлэг. Тэгээ асар их нинжин сэтгэлтэй. Гол нь энэ сэтгэлээ бид нэр танихгүй явсаар энэ насыг өнгөрөөж байна. Тийм учраас энэ сэтгэлээ таниад сэтгэлийнхэн өөрийн уугуул чанартал одоо гол нэгдэж чадах юм бол энэ бол хамгийн дэд гэгэрэл болно. Ингээд бодох юм бол бидний сэтгэл бол анх угаасаа бол асар ариун. Гайхамшигтай. Үнэхээр асар ариун. Тэгээд хамгийн гол нь бол биднээс энэ бодол орж ирдэг учраас тэр бодол чинь өөрөө ямар нэгэн үйлдэлийг хийх болдог. Тэгэхээр үйлдэлийг хийгээд ирэхээр үйл өөрөөсч шүү дээ. Тэгэхээр энэ зарим ном дээр байдаг манай эртний монголчуудын юу гэсэн эртний үг гэдэг вэ гэхээр сайн явах бол багшийн сайных. Саар явах бол үйл өөрих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол маш үнэн үг. Саар явах бол үйл өөрих. Таны юуг одоо нэлээд удаан ойлгож олон талаас нь тайлбарлаж ухаж ойлгох шаардлагатай байх л да. Гэхдээ би сая таны энэ бөмбөлөг ийм болор бөмбөлөг шиг тунгалаг гэд тэгэд яагаад буртаглагдчихад байна? Бидний бодлынх уу? Би энэ бол ерөөсөө бодол яг явж эцээц бодолдоо бид нар дандаа төвөрлөлтдөг. Бодол болгон чинь л ингээ биднээс яг үндсэнтэй явал бодол юунаас үүсэж байгаа? Бодол юунаас үүсдэг вэ гэхээр анханасаа хов хоосноос л бий болж байгаа. Бодол юунд эргээд нэгдэх вэ? Эргээд шингэх вэ? Ганцхан хоосон л шингэх. Юутай адилхан гэвэл ерөөсөө цэлмэг окторгуутай адилхан. Окторгуу өнгө хийж өөрчлөгдөхгүй яг цэнхэр одоо хадаг шиг юм цэнхэр тийм ээ. Окторгуу өнгө ямар ч тохиолдолд цэнхэр байдаг. Яагаад гэхээр окторгуун цэнхэр өнгийг өөр хинж өөрчилж чадахгүй. Тэрнтэй адилхан хүний өөрийн цаад угийн мөн чанар бол асар хариу. Гол нь наан гарч ирж байгаа бодол бол ерөөсөө л үйлтэй адилхан. Тэгэхээр таны яриан дотор та түрүү энэ бөмбөлөг бол ийм болор тунгалаг гэж хаад анханасаа бол уг нь бол гэд яриад байгаа байхгүй юу? Уг нь бол гээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ бол бидний харагдж байгаа шиг юм байхгүй байна л да. Нилээн байгаа. Бүх хүмүүс тийм байгаа. Бүх хүмүүсийг юм тунгалаг байгаа. За энэ дээр хамгийн амархан дасгал бол зүгээр өөрийнхөө амьсгалыг л ажиглах байдаг. Амьсгал. Та бид нэр зүгээр ингээд амьсгалаа ингээд ажиглаад тоолоод 1 2 3 гэд ингээд тоолох юм бол хүн амьсгалаас өөр юм дээр төвлөрөхгүй болчихж байгаа.
Тэгвэл амьсгал чинь юу юм бэ гэвэл бидний амин яг амин хүч. Биднийг тэжээж байгаа ам. Биднийг амьдруулж байгаа ам бол юу юм бэ гэвэл энэ амьсгал тийм ээ. Тэгэхээр амьсгал гэдэг чинь маш чухал. Тэгэхээр амьсгал дээр ингээд бодоод үзэхээр зэрэг бидний амьсгал юу юм бэ гэхээр хоос. Тийм байгаа. Хоосон юмыг амьсгалаад хоосон юмар бид нэр яваад тийм байгаа. Хоосон агаар тийм агаараар амьсгалаад тэгээд тэр агаар чинь цаашаа ингээд яв бидний үйл хөдлөл хийлгээд бодолд оруулаад ингээд яваад байгаа. Тэгвэл дараад нь энэ амьсгал гарахад бид нар хайчих бай. Бид нар энэ амьсгал хамгийн эцсийн амьсгал төгсгөл бид нар энэ хорвоог орох болно. Тийм ээ. Тэгэхээр тэр үед хайчих гэдэг л одоо нас сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр эн чинь юу юм бэ гэвэл бидний сэтгэл угаасаа тунгалаг юм аа гэдэг чанар нь юу юм бэ гэхээр бид нар өөрснийхөө дотоод сэтгэлийг ажиглаад үз. Ингээд зөвхөн өөрийнхөө дотор руу хараад би хийм бэ гэт өөр дээрээ бодоод тэгээд юм би юуны төлөө оршиж байна тийм ээ нэрийн төдийд оршиж байна уу эсвэл дүрсийн төдийд хүйсний төдийд оршиж байна уу эсвэл одоо ямар нэг үндэсний төдийд оршиж байна уу эцэст бол одоо бидний оршиж байгаа шалтгаан бол асар их тунгалаг оршихуул юм байна гэдгийг л ухаарах хамгийн чухал. Ухаж ойлгоход надад бас хэцүү байна. Анх ийм олон мэдээлэл гүнзгий юмыг ойлгож сонсохын тулд тэгэхээр одоо миний дараагийн асуух гэдэг нь юу гэхээр өнөөдрийн бидний одоо олон монголчуудаа уулзаж явж байна. Би Монголд амьдарч байгаа хүмүүсийн итгэл, эмзэглэл, баяр гоног нь юун дээр байна гэдгийг харж байна. Бүгдээрээ энэ нэг сэтгэлийн зовлонтой юм шиг болчих гээд. Би бүгдийг гэж хэлэхгүй байна л да. Гэхдээ дийлэнх нь тэрийг хүн тэгж хэлж болохгүй арайчгдээ бид нэр арайч тэгээгүй гэж хэлсэн ч гэсэн ил байгаад байгаа юмыг одоо нэрийг нэрээр нэрлэхээс өөр аргагүй болоод байна шүү дээ. Энэ юунаас болчихвоо? Энэ бүх юмыг улс төрөөс ч юм шиг гэл ямар нэг юмруу бид нар заагаад байгаа. Хамгийн энгийн арга бол өөрийгөө л ажигл би өнөөдөр юуны тухайд явж байна те яах гэж ирсэн бэлээ. Яг одоо Америк нэгдсэн улсч бай, Европч бай, Солонгосч бай, хаач бай. Юуны төлөө яах гэж ирсэн? Өөрийгөө ажиглах хэрэгтэй. Тэгээд суугаад бясалгаад үз. Өөрийнхөө сэтгэлийг хараад ажиглаад. Бясалгал хамгийн чухал. Яагаад бурхан багш 6 жил бясалгасан юм? Бясалгал хамгийн чухал. Бясалгал мэдэхгүй мөртлөө би яаж бясалгал хийх юм бэ гэж байна. Тэгвэл хамгийн энгийн арга бол зөвхөн өөрийнхөө амьсгал дээр төвлөрсөн шүү дээ. Түрүүн тийм ээ. Амьсгал дээр төвлөрөөд дараад нь ингээд сайхан сэтгэлээ маш сайхан тунгалаг болгоод тэгээд тэрний дараа өөрийгөө ажиглахаар тэндээс жинхэнэ одоо өөрөө чинь жинхэнэ оршихуй юу юм бэ? Тэндээс гарч ирнэ. Наадах чинь одоо орчин цагийн бидний ярьж байгаа үгээр сонсох юм бол ингээд өөрийгөө ажиглаад өөртөөгөө яриад ч гэдэг юм ингээд бодоо сууж итэл ямар нэгэн амьдралын дараагийн алхмын шийдвэр гарч ирэх юм шиг бид нар дандаа шийдвэрлэл хүлээгээд байна шүү дээ. Яг үнэ. Одоо энэ хорвоо орж ирсэн тэр хамгийн их хоцрогдож юу дутагдж байгаа юм юу? Алдагдж байгаа юм юу? Анхаарал. Бүх юмд анхаарал байхгүй болчихж байгаа. Маш их юм биднийг сатааруулж байна. Гар утас байна, компьютер, одоо бусад одоо орчин үеийн технологи, технологийн дэвшил. Нэг талдаа сайн, нөгөө талдаа бол анхаарал байхгүй болчихсон. Бид нар анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Бид нар одоо яг сайн бодох юм бол сэтгэл чинь хаана вэ? Түүн дээр л бие чинь явж байгаа шүү дээ. Эсвэл бие чинь хаана вэ? Тэн дээр сэтгэл чинь байх оршиж байгаа шүү дээ. Бид дандаа нэг юм хийж байгаа сэтгэл нь өөр газар явчихдаг. Тийм багаз? Тийм учраас хийж байгаа юмд л эзэн болох л хамгийн чухал. Өөрийгөө ялах хамгийн чухал. Тийм биз? Тэр л хамгийн чухал. Яг энэ Америкт одоо энэ амьдарч байгаа энэ олон жилийн хугацаанд бас надтай адилхан маш олон хүмүүс бас л амьдралаа дэвшлүүлэх, бас сайхан суралцах, өөрөөхтэй боловсралтай болгох ч гэдэг юм уу те. Маш сайхан мөрөдөл, маш сайхан тэмүүлэл агуулж ирсэн. Энэ олон хүмүүс маань одоо тэр тэмүүлэл, тэр сайхан мөрөдөл нь зарим үед алдагдах тохиолдол маш их байна. Тэр бол хамгийн гол нь өөрийн анхаарлаас болж байгаа. Тэгэхээр ерөөсө хамгийн гол юм бол өөрийн дотоодын өөрийн би хинбэ гэдэг л гол нь хамгийн түрүүнд мэдчихээр би хаанаас ирсэн юм бэ? Би юуны төлөө явах хэвтэй? Эцээс би эцэг хийхэд төлөө, эх орныхаа төлөө, хамаг амьтны төлөө л энэ бүх юмыг хийх ёстой гэдэг ухамсарыг хамгийн гол ойлгох нь хамгийн чухал. Тэгж чадах юм бол дараа нь шийдвэр нь маш амархан гарна. Тийм ээ? Гол нь эзэн болох, юмдаа л эзэн болох. Ялангуяа зорьсон зорилготой л эзэн болох хамгийн чухал.
би одоо тэнийг юм асууж яж магадгүй. Тэгэхдээ шийдвэр за ерөөсөө би ингээ гэдэг шийдвэр гаргахын тулд тэр шийдвэрийг өөрийнхөө бодлоос ирэх юм уу эсвэл тэртээ тэргүй бий болцсон орчин нөхцөл одоо тийм ээ гадны дотны одоо нэгэнт Америкт ирсэн чи нэг хүн харах ёстой ч гэдэг юм уу те тэгжээ чи хоолоо олох ёстой амьдрах ёстой энэ нөхцлүүдийн дундаас олж харж гарах ёстой юм уу шийдвэр юунаас гарах ёстой юм шийдвэр үү? тэгэл өөрийгөө бодоод л өөрийгөө хараад сэтгэлээ бодоод ахаар шийдвэр гаргаж чадахгүй юм шиг санагдаад байгаа байхгүй надад Маш их шийдвэр гарна. Асар их шийдвэр тэндээс гарна. Ингэж сэтгэлээ ажигласнаар юу бүтээх гээд байгаа юм бэ? Бусдад туслах гэдэг шүү дээ. Бусад хүмүүс энийг ойлгоогүй явах гээд. Ойлгоогүй маш олон жил, олон цаг, маш их цаг хугацаа зарцуулжээ. Тэгэхээр би бусдад туслая гэж бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Ингээ бусдад туслахын тулд би юу бүтээх ёстой? Тэр шийдвэр чинь юу юм бэ гэхээр ажил хийж байгаа бол ажил хөдөлмөртөө үнэнч байх. Сэтгэлээсээ юм аа. Түрүү хэлсэн би чинь хаана вэ? Түүн дээр сэтгэл чинь оршиж байх ёстой. Сэтгэл чинь өөр газар яваад би чинь өөр энд байж байгаа юм бол ажил бүтгэхэд хэцүү. Ямарваа нэгэн ажилч бай, хөдөлмөрч бай, ямар ч хөдөлмөр яг тийм шинтэй. Сэтгэлээ маш сайн ажиглах хамгийн чухал гэж. Энэ нэлийн гүнзгий хөр орцоод байх шиг юм тийм ээ. Ойлгож байгаа хэвчээ тийм. Маш тэгхтээ өнөөдөр энэ бясалгал гэж юм руу заавал тэр нэг холыг зориул айхтар мөнгө төгрөг зараад юм уу эсвэл их хүч гаргаж суралцж болохгүйгээр анханасаа эхлэх юма гэдэг санааг та сая илчлээ гэж би бодож байна. Ерөөсөл өөрөө өөртөө байх орон зай нэг өрөөний булан орон дээр ч юм уу байхад л эхэлж болно гэдэг. Ингээд ер нь сэтгэл санааны нэлээд тийм амаргүй байдалд байж байгаа их орноос хоол амьдарч байгаа монголчууд маань энийг хэр ойлгож хэрэгжүүлж ерөөсөө энэ бурхны шашинтай яаж хандж яах гэж та өнөөдөр хэлэх вэ? Ихэнх нь бол үнэхээр амьдралын болцоогүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт үнэхээр аав ээжээс авсан уламжил маш чухал байт юм байна. Эх орондоо байхдаа өөрсдийнхөө аав ээж ялангуяа бурхны шашинтай байсан улсаасаа авсан уламжил бол маш чухал. Тэр уламжил маань үндсэндээ бол нэг ихэнх нь бол залуу насндаа ирсэн улсууд үнэхээр уламжлалаа алдчихад байгаа байхгүй юу. Тэгэхээр уламжлалыг яаж бий болох вэ гэвэл өөрснөө л маш сайн судлах, маш сайн ном унших, янз бүрийн одоо мэдээлэл хайх хэрэгтэй. Тэгэхээр уламжлал маань юу юм бэ гэвэл бидний анхны жинхэнэ уламжлал Монгол хүний ялангуяа монголчуудын те бурхны шинтэй хүмүүсийн уламжлал юм бэ гэвэл шунал үг байх л байдаг. Шунал үгүй. Тийм бааз. Бүхэл юм шунал дээр тогтж байгаа шүү энэ харва дээр. Явж би юун ч шунж байгааг бол өөртөө шунж яадаг. Өөртөө шунж байгаа учраас бид гэгэрхгүй эсвэл юмыг ухаарахгүй байна л гэж ойлгох хэрэгтэй. Ядч л өөртөө шунахаа болоод бусдад дандаа туслаад үз. Тэгвэл бүх юм өөрчлөгдөн. Орон гараар. Тийм бааз. Би бусдын төлөө хийж байгаа бүх юмаа бусдын төлөө гэж өнөөдөр ажил хийж байна. Өнөөдөр сурч байна. Би бусдын төлөө л явж байгаа шүү. Шунал дээр бүх юм согтдог. Тэгээ шунал гэдэг маань юу юм бэ гэвэл өөртөө шунсан би гэж байгаа гэж бодсон. Шунал гэдэг бид нар ягаад ч бид нар олон жил миний л хувьд гэхэд шунал гэдэг ямар нэгэн мөнгө төгрөг эд хөрөнгө нэг тийм материалын имийг шуналах гэдэг штэ гэж ойлгож ирсэн байхгүй. Тэгэхдээ би одоо өнөөдөр юу гэж харж байна гэвэл одоо энэ амьдралын өндөрлөг дээр гэдэг шиг ингээд харж байна гэвэл бидний шунал тэр эрх мэдэл нэр төрлөө тийм тэр бол яг тийм материалын биш шүү дээ чамайг тэжээх алтан гулдмаа биш те эсвэл хизээ нэгэн цагт авч хэрэглэх алтан гулдмаа биш тэгсэн мөртлөө тэр яг энэ цагийн нэр төр энэ цагийн эрх мэдэл гэдэг алтан гулдмаагаас илүү хүний шунлыг хөдөлгөд байгаа юм шүү. За би шунал дээр маш энгийн бас ухаарахад маш хялбар нэг тайлбарлал хэлье да. Энэ бол миний багш нарын зөвлөмж багш нарын маань сургаал шүү. Би бол өөрөө бол миний мэдэх юм бол хязгаартай. Хязгаартай юмныхаа хүрээнд л ярьж байгаа. Үнэхээр багш нар маань шунлыг юу гэж хэлсэн байг бол бид бодолдоо шундаг. Ойлгосон уу тийм ээ? Бодолдоо шунж байгаа. Хэрвээ бодолж шунахаа болчвол тэр хүн маш тунгалаг чөлөөтэй тайван болно. Энэ л хамгийн чухал.
бодолтой шунна гэдэг чинь тэр одоо би нэг тийм л эрх мэдэлтэй болчихсон. Би тийм л нэг албан тушаал авчихсан гэдэг бодолтой битээ шунна гэсэн үг үү? Тийм. Тэгэхээр шунлыг алга болгох нэг гайхамшигтай арга бол яг одоо цагийн бясалгал байдаг. Бүх хэмийг одоо цаг дээр л бодох хамгийн чухал. Яг одоо энэ олдож байгаа цаг бидэнд хамгийн гайхамшигтай. Тийм учраас яг энэ одоо цагийг л үргэлж бүх л цаг хугацаа чинь одоо цаг дээр байх юм бол тэр хүн бол гайхамшигтай. Үнэхээр дотор сэтгэл нь бол агуу уужим түгээмэл огторгой мэт тийм л байх боломжтой. Тэрийг л гэгэрл гэж байгаа. Ер нь эцээцэд бол гэгэрл гэж юм байг л хүн өөрийнхөө бодолч чунахгүй. Тэгээд одоо мэдээж бодолч чунахгүй болчвол тэр бол үнэхээр гайхамшигтай эрх чөлөө. Тийм бааз. Би бодол шунах гэдэг ийм яг өгүүлбэрийн одоо хэллэгийн энийг бол өөрөөс чинь сонсч байна. Бодолд хөтлөгдөх гэдгийг бол би олонтоо сонсож би баг өөрөө баг мэдэрдэг баг. Гэхдээ тэр бол бас шунлын нэг хэлбэр юм байна л да. Үнэн. Яагаад бодол чунахгүй болж байна гэхээр тэр бодол чунахгүй яг одоо цаг дээр бол асар их сайхан оюун ухаан төвлөрч байгаа шүү. Оюун санаа маш их сайхан төвлөрнө. Тэрэн дээр оюун ухаан, оюун санаа, бэлгүүн үүсэж байгаа. Тэр бэлгүүн бол гайхамшигтай сайхан маш тунгалаг ухамсараар бий болж байгаа бэлгүүн. Ухамсар, сэтгэл, оюун гэдээ маш олон юм гарч ирж байгаа. Тэр энэ дотроос хамгийн гайхамшигтай юм бэ гэхээр өөрийнхөө сэтгэлийг таньсан их бэлгүүнийг л гэгэрл гэж нэрлэж байгаа. Хамгийн гол. Энэ хурдтай цаг амьдралын хурдан дунд таны энэ яриаг ингэж сонсоод тэрний анхны ядаж оролдлогыг хийж байгаа монголчууд маань хэрэг байдгийг маш их олон байна. Ганцхан монголчууд биш бүр гадаадын хүмүүс зөндөө байна шүү дээ. Америкчууд байна. Ганцхан Америк гэхээр энд дан Америкчууд амьдрахгүй шүү дээ. Дэлхийн маш олон орноос ирсэн, маш олон газараас ирсэн цагаач нар л одоо бий болж энэ улсыг чинь бий болгож Америк нэгдсэн улс гэсэн нэг тугийн талбаанаар амьдарч байгаа улсууд. Тэгэхээр маш олон хүмүүс энэ бяцлаглалыг хийж байгаа. Маш олон хүмүүс энэ гэгэрэл төтлөгдөж энэ гэгэрлийн замыг хайж байгаа. Энэ сайхан багштай очих бол хамгийн чухал. Үнэхээр багшийн эрдэм шавьяас гэж сайн багшийг л хаах хэрэгтэй. Сайн багшийг үнэхээр хайгаад тэр сайн багшаасаа жинхэнэ одоо өвдөс болсон амин тийм зүрхний тэр сайхан дамжлага намыг сонсоод за тэрийг өдөр болгон хэрэгжүүлэх л хамгийн чухал. Ингэж л дээ. Таны яриан дунд одоо тэр гэгэрэл бясалгал бодлор гэдэг дунд ёс суртахуун гэдэг юм гарч ирсэн. Үг хэлэгдлээ л дээ. Өнөөдөр та Монгол 99 онд Монголд ирчээд 16 жилийн дараа одоо энд амьдрах бичиг баримттай болоод Монголд очисон гэж шүү дээ. 12 онд гэвэ дээ. 14 онд гэлээ. 14 онд очиж. Ердөө 3 жилийн өмнө. 15 онд. 15 он 1 сард очсон. За 2 жил гаруугийн өмнө очижээ. Тэгээд та бол хүний сэтгэлийг ер нь бол сэтгэлгээ чимтэй ажилдаг тэрний талаар бодож идэг хүн очиод өөрчлөлт харав уу? Маш их өөрчлөлт харсан. Сэтгэлийн талаас. Маш их өөрчлөлт харсан. Яасан бэ? Асар их юм өөрчлөгдсөн байна манай Монгол улс маань. Маш их сайхан нэг талдаа хөгжсөн байна. Нөгөө талдаа бол яг үнэндээ бол нөгөө сэтгэлийн босрол маш тутмаг байна. За тэр соёл моёл тэр асуудал бол ойлгомжтой. Тэрэнд бол мэдээж Америк нэгдсэн улсыг Монголтой харьцуулах бол утгатай бус. Хамгийн гол нь сэтгэлийн босрол хамгийн чухал. Гэхдээ нөгөө талдаа маш их гэгэрлийг хайж байгаа. Маш олон сайхан багш нар маань бас Монгол залардаг болсон байна. Мөн багш нар гэхээр зэрэг яг үнэндээ бол ганцхан лам багш нар биш шүү. Бас маш олон сайхан эрдэмтэй болсон дэлхийн хорвоо ертөнцид маш их байна. Тэр эрдэм болгонд эрдэмтэй хүн болгоны одоо сайхан эрдмийг яг өөрийн болгож авах л хамгийн чухал. Анхаарал төвлөрөл байхгүй болж ял гэдгийг л хамгийн гол хэлмээр байна. Ямар нэг ерөөсө бүх л юмд анхаарал. Тэр анхаарал бол маш их алдагдчихжээ л гэж бодмоор. Тэг би сэтгэлийн боловсрол байхгүй болж байгаа гэхлээр яаж сэтгэлийн боловсролыг бий болгох вэ? Өнөөдөр багш нар маань ажил хайж байна. Багш нарын маань цалин зүгээр наад захын үсэг заах багш нар маань л амьдралын ийм юмд очиод байна. Тэгэхээр сэтгэлийн боловсролыг чи яаж бий болгох юм гээл асуух гэж би бодлоо л да сая. Тэнгүүд би таныг бодлосоо л хэлгэж хэлэх байх гэж бодчихлоо. Гэ сэтгэлийн боловсрол ч нү? Сэтгэлийн боловсрол хамгийн амархан юм л нинжин сэтгэл. Нинжин сэтгэлийн чинь сэтгэлийн боловсрол гэж байна шүү дээ.
Тийм биз. Тэгэхээр нинжин сэтгэл чинь яг үүндээ юу юм бэ гэвэл маш олон янзаар тайлбарласан байна л да. Мэдээж хоёр янз байна. Хамгийн ихнийх нь бол одоо зөвхөн биднээсийн одоо нинжин сэтгэлийг ингээд бодоод үзэхэд хязгаартай нэг нинжин сэтгэл. Хоёрдугаарх нь хязгааргүй нинжин сэтгэл гэж байгаа. Тэр хязгаартай нинжин сэтгэл гэдэг нь юу юм бэ гэвэл бидний зөвхөн биологийн ахан дүүс, хамаатан, садан, найс нөхдөд хайр инэрлийг төрүүлдэг. Тэрнээс цааш чаддаггүй. Тэгвэл яг хязгааргүй нинжин сэтгэл юун дээр бий болдог гэвэл хамгийн ихдээ өөрийнхөө дайсанд нинжин сэтгэлийг төрүүлэх чухал. Өөрийнхөө дайсан. Хамгийн үзий яддаг хүн хамгийн өмнө авчираад бясалгаад энд л би хамгийн их нинжин сэтгэлийг л чинхэн үннээсээ өсөж байна л гэж бодох хэрэгтэй. Ойлгож байна? Тэгээд нэгэн дайсандаа анхандаа хөөсөх чадж байгаа юм чинь дараа нь дайсан бусд чадна. Тэрнээс цаашлаад өөрийн аав ээж ах гэж найс нөхөд юм аа юу гэдэг те хамаатан садан биологийн орын тэр хамаатан садантай бол өсгөж чадна. Тэр л хамаач бол. Нэг юм асуучих танаас. Энэ сэтгэлийн боловсрал, энэ бүх юмыг, энэ ёс суртахуун, энэ нинжин сэтгэлийг бий болгох гол юмд бол өнөөдөр бид нар бол одоо бурхны шашинтай гэж өөртөө нэрлэж байгаа. Яг үнэндээ бол яг тэр шашин маань бид нар тэр ёсоор нь шүтэж чадж гэнэ үү, тийм шашинтай байна уу гэдэг дээр эргэлзээ байгаа л да. Олон жилийн турш энэ одоо шашингүй үзэл те юмд явцсан улсууд тэр таны хийснээр тэр улам жилийн тэр тасарсан юм байгаа бах. Гэхдээ өнөөдөр дөнгөж сая би Twitter-ээс юм харлаа штэ. Баахан олон сувраг барьж байна. Сувраг барьж байгаа зурган дээр энэ олон сургууныхаа тоосхнуудыг болилтоо. Сургууль юм уу цэцэрлэгт тэр сумын хаан юунд өчөөчтэй гэж байгаа байхгүй юу? Ийм бодолцоод, ийм үзэл бодол зодтолтоод байна Монголд. Гол нь зориг юуны тулд барьж байгаа юм бэ гэдэг. Сургууль бүтээсэн төдийгээр үнэхээр буян хураах уу? Тэр анхны сэтгэлийн өдөөлөг хамгийн чухал. Тэр сэтгэлийн өдөөлөг нь үнэхээр агуу бол одоо Ажигийн тэншин юм сайхан Монголын одоо ирээдүйн хойч үеийнхэнд энэ сайхан имлэг барьсан. Ийм сайхан туршлага байна. Тийм ээ? Тэгээд одоо маш олон сайхан буйны үйл ажиллагаа хийж байгаа маш олон сайхан буян тунгууд их байна. Тэгэхээр миний бодлоор бол суур бүтээж байгаа хүнийг нь бол балгиж хэлж чадахгүй. Тоосхыг нь зөв өчөө гэдэг буцаагаад тэнд одоо юм бариад тэгж хэлснээр буцаагаад зөөх үү? Үгүй. Тэгэхээр тэр дотор нь байгаа хүмүүсийн сэтгэлд юу зорьсон байна? Тэр зорилго сэдлийн хүндлэх хэрэгтэй л баг. Эхний хэлжинд. Дараагийн нэг асуулт. Өнөөдөр олон сүмхийд үйл ажиллагаа явуулж одоо энэ тэмдгүүл олон хамбал амтан лам нар бий боллоо л доо. Тэдний дунд одоо сайн муу юм манай хэвлэл мэдээлчийн эрхчлэлд тодорхойл их л гарах юм. Яг өнөөдөр энэ олон үйл ажиллагаа явуулж байгаа сүмхийд энэ төр маань таны яриад байгаа тэр сэтгэлийн боловсрал, таны яриад байгаа тэр монгол хүний өөрийгөө сэтгэлээ болор тунгалаг байлгах юмд хэр хувь нэмэр оруулж байна гэж та дүгнэх үү? Зөвхөн та хувийн чинь дүгнэлтийг л сонирхож байна. Яг үнэндээ би хүнийг бол хянаж чадахгүй. Боддоо би өөрийнхөө сэтгэлийг шүүж чадахгүй, хянаж чадахгүй байгаа хүн яаж бусдын сэтгэлийг хянах вэ? Хэдий тийм боловч өөр нөгөө утгаар нь аваад үзэх юм бол бүхэл хүмүүс үзэгдлийг ариунаар харах хамгийн чухал. Ариун. Тийм байгааз. Яагаад гэвэл энэ зөрчилдөөн энэ тэмцэл бол маш дээрүүд бүр хүн үүссэн цагаас ч юм байсан л байна. Одоо ч сэн оршиж байна. Яагаад шийдэгдэхгүй вэ? Хар хүнцэг нь өөрөө байна гэдэг юм. Яагаад шийдэгдэхгүй вэ гэхээр хүн эсвэл тэр нөгөө тортогтой болороор хараад байна гэж юм. Тэгэхээр яг тэ энэ дээр сайн хүмүүс их бий. Би тэр бүх хүмүүсийг нь одоо бүгднгийнх нь буян даан байсан. Хамгийн наад зах нь хүмүүс хүнийг шөмжлөхөөс илүү, бусдыг шөмжлөхөөс илүү өөрийнхөө дотрыг хараад юу ч хийж чадахгүй бол бусдын буянд л даган байсан хамгийн их буян болж байгаа. Юу хийж байгаа бүтээж байгаа тэр бүх хүмүүсийн буянд даган байсгал хамгийн чухал. Тийм биз? Их хүн хүүхэлдээ сууж байхад хүртэл тэр хүүхдэн сайхан цадаасаа л гэж бодож. Тэгж сайхан сэтгэлээр ингээд хандж буяндан даган байсгал хамгийн чухал. Тэгж чадах юм бол дараа нь хүн өөрчлөгд. Хүн болгон ингэж өөрчлөгдвөл нийтээрээ өөрчлөгдөнө. Тийм бааз. Тэгэхээр улс орон өөрчлөгдөнө. Улс орон өөрчлөгдөөд ирэхэд ингээд цаашаа дэлхийн ертөнц өөрчлөгдөн шүү дээ. Тантай би ярилцъя да гэд ингээд өдөр хоног тулгуй ясан ч гэсэн хүрээд ирж хахад та ерөөсөө энэ өөрийнхөө бодлыг хяна бусдад
бусдыг өөр өнцгөөс харахаасаа илүү өөрийгөө шүүж тунгааж чадахгүй байгаа юм чинь сайнаар хар гэдэг энэ гол одоо мессеж гэхүү дээ тийм ээ. Энэ гол санааг л хэлье гэж бодсон уу? Би ягаад гэвэл ярилцлага төгсөх гээд байна л да. Хамгийн тэгээд тий үзэгчд маань тийм санааг үлдээж аваасай гэж та хүсэх үү? Эсвэл танд нэмж хэлэх үг байна уу? Бид нар одоо энэ монголчуудын хувьд өнөөдөр нэг тийм амаргүй цаг үеийг бид нар туулж байна л да. Сэтгэл санааны хувьд ч тэр улс орны эдийн засгийн байдлын хувьд ч тэр эсвэл бид нар таны хэлж байгаагаар тэр бодлороо худлаа тийм болгоод ингээд хушруулад өөрсдөө яг тэгчээд байна уу. Тэгэхээр тэр энд нэг тийм сэтгэлийн нэг юм сэтгэл рүүгээ харж хандаж болж байгаа нөхцөл байдал хандъя да гэж хэлвэл та одоо юу гэж хэлмээр вэ? Ямар ч үсэн та бүхэн ярилцахыг үзээ сууж байгаа хүмүүст. Ерөөсөө тэнгэр шиг байл гэж одоо яруу наагт ашиглуулган хэлсэн үг. Тэр шүлэг, тэр бол агуу. Тэр бол цаана нас их философи явж байгаа. Тэр бол үнэхээр бурхны шинэ, үнэхээр гайхамшигтай. Тэр философи цаана явж байгаа. Тэр юу юм бэ гэвэл хүмүн болгоны сэтгэл тийм ариун тэнгэр шиг. Тийм учраас ямар ч юмд санаа зовох юм байхгүй. Хийж байгаа ажилдаа үнэнч бай. Хамгийн гол нь дээрэс нь хийж байгаа юу бүтээж байгаа. Аль болох амьтанд туслахыг л хичээ. 3 дугаарт нь ерөөсөө юмс үзэгдэл болгоныг л ариун үзэгдээр л хар. Энэ гурвал хамгийн чухал. Тэр л хамгийн ойлгомжтой л болох байх гэж бодож байна. Та Монголд очиж одоо хүмүүстэй уулзаж ярилцах тийм боломж олдож байгаа юу? Ер нь Монголд очиж байгаа энэ хүмүүстэй уулздаг. Бас 2015 онд бас юунд бас энэ ажихаа урилгаар энэ Германд Герман улсад очиж бас монголчуудтай уулзсан. Тэнд бас сайхан номонд бас олон монголчуудыгаа дагуулж уриалж сайхан багш нараас ном сонссон. Ер нь бол номонд л их уриалдаг л тийм л ажил хийж байна да ер нь. Гэтэ зөвөө ягаад гэвэл хүн болгон гэгэрч чадна. Хүн болгонд гэгэрлийн үндэс бий. Хүн болгонд гэгэрлийг олох агуу хүч бий. Тэр хүч өөрийнхөө хүчинд л итэг. Тэр л хамгийн гайхамшигтай. Бид өнөөдөр тусгаар улс байна гэдэг чинь асар их аз завшаан. Бид өнөөдөр эргээд Монголд очиход их орн маань шүү дээ. Хил дээр нь цагдаа ингээл огтсон шүү дээ. Тийм биш яг хэдэн цариг тийм ээ. Ийм сайхан их орн байна гэдэг чинь ямар сайхан байна. Их орн гэдэг бол үнэхээр гайхамшиг. Тэгээд мэдээж ард түмэн байна. Тэгээд уулус маань, мал сөрөг маань байна тийм ээ. Энэ бүхэн бол үнэхээр гайхамшиг. Бидэнд үнэхээр заяагцсан гайхамшигтай эд баялаг энэ шүү дээ. Энэ дотроос хамгийн гол юм бол хүн өөрийнхөө чандван эрдэнэ болсон тийм ээ. Эрдэнэ мэт хүний бий. Яагаад эрдэнэ хүний бий гэж нэрлсэн юм бэ гэвэл хүний эрдэнэ болгодог хамгийн гайхамшигтай тэр нандин өвдсөн юм бэ гэвэл нинжин сэтгэл байгаа. Тэр нинжин сэтгэл чинь хүнийг өөрийг нь дотроос нь гэгэрүүлнэ. Тэр л хамгийн гайхамшигтай. За би одоо өөрийнхөө дутуу ойлгосныг дахин лавшруулж асуух гээд яах вэ? Тэгээд бидний яриа зөвхөн энэ нэгээр биш таны олон санаа бодлууд монголчуудтай хандсан олон сайхан үг үйлдэлүүд үргэлжлэн хаа гэж нааж байна. Ингээ дараа баяртаа уулзчихаа. Танд баярлалаа. За та бүхэнд бүгд нь баярлалаа. Тэгээд буянтай бүх хүмүүсийн бүх бурхтын хамаг амтны бүгднгийн буянтан даган баясъя. Ман дээрээс нь хамаг амтны хийсэн өнгөрсөн одоо ирээдүйн цагийн буянтан даган баясъя. Тэгээд жанчив сэмчгэрэн буучи маживанам жижүржэг жаванямба медвэрэн гоноогондоо пэлвэр шог. За энэ монголоор орчуулах юм бол бодийн дээд эрдний сэтгэл төрөөг нэгэнд нь төрөх болтугай төрсөн нэгэнд нь сторатич улам дэше арвиж болтугай гэж байна. Оо сайхан. За баярлалаа. За баярлалаа.